Цаанаа намайг бэлгээдэг миний төбөд тавтай морил саяхан TikTok-оор Charlie XCX-ийн Apple Challenge ингээд маш алдартай болоод тэгээд тэр бүгдөө Apple дуун дээр задлан хийнгээ дууны арт талд нь ямар утга учир агуулгадж байгаа талаар олж мэдцгээе. Charlie XCX гэж хин юм бэ? Charlie-гийн жинхэнэ нэрийг Charlie Emma Aitken гэдэг бөгөөд одоо 92 оны 8 сарын 2-нд Англи улсад мэндэлсэн. За Charlie-гийн гадаад төрхнөөс нь харахад мэдэж болохоор ганц зүйл нь түүний ээж нь энэтхэг бөгөөд улмаар Англид нүүж ирснээр одоо аав нь болох юм бол Scotland гаралтай хүн. За тэгээд тэрээр өөрийгөө ерөнхийдөө багахта байнга юм loser гэж мэдэрдэг байсан гинэ. Тэгээд Charlie хамгийн их тус болдог байсан зүйл нь хөгжим байсан бөгөөд тэрээр одоо нэг сэтгүүл төгсөн ярилцлаганда би одоо Britney Spears шиг болохыг хүсдэг байсан гэд. За улмаар одоо pop хөгжимд дурласан Charlie XCX-ийн 10 настай байх үедээ одоо аав ээжээсээ мөнгө зээлээд анхныхаа альбомыг гаргасан. Дебют хийжсэн дуу нь хэмээл Francesco гэдэг ийм дуу байгаа. Clipped hair, penciled eyes, you get attention, tight shirt, straight teeth, pinned up smile. Мөн одоо үгэрч барахгүй гадаад төрх байдлаараа ч гэсэндээ цаас илүү их онцгойртой байсан. Одоо Charlie XCX-ийн дуунууд нь electro pop, dance pop, hyper pop, experimental music гэсэн одоо жанраар уран бүтээлүүдээ хийдэг. Бидөө одоо Charlie XCX-ийн дуунууд ингээд харах юм бол нэг юм underground club тэ нэг юм нүдний шилцүүлсэн юм нэг дөг гараад тиймхүү хүмүүсгүйгээр бол одоо Charlie XCX төсөөлхийн бол арга байхгүй. Тэгээд Charlie XCX зүгээр 14 настай байхаас хойш ерөнхийдөө өөрийнхөө хийсэн дуунуудыг YouTube хуудсандаа ингээд байршуулдаг байсан юм байна л да. Тэгээд нэг өдөр Chance гэдэг хүнээс одоо дуудлага ирээд ийм сонирхолтой парти болох гэж байна. Чи хурж ирж концертод тоглох уу гэж юм санал тавьсан байгаа. Тэгээд тухайн үед Charlie XCX дөнгөж 15 настай. Тэгээд насанд хүрээгүй байсан болохоор аав ээжтэйгээ хамт очоод тоглолтоо хийсэн. Тэгээд тэр газар нь яг ямар газар байсан бэ гэх юм бол rave буюу одоо хууль бус бүр нэг хэцэц уцадлаа ингэж бүжгэлдэг тийм хүмүүс байдаг штэ. Хэрвээ ингээд rave гэд хайгаад үзэх юм бол бас нэг юм үзээд байвал амар сонирхолтой юм шиг бичлэгнүүд гарч ирнэ. Тэгээд ерөнхийдөө Charlie XCX хэлэхдээ одоо тэр үдирчлэг дээр хүмүүс одоо хар тамхинд донтоод бие биерэгээ бөөлжсөн үнэхээр одоо хөгийн байсан. Энэ одоо миний хувьд бүх зүйл одоо анхных байсан болохоор тоглолтоо маш сайн дуусгаад барахгүй одоо ээж автагаа үргэлжлүүлээд өврийн 6 хүртэл ингэж шоуцсан. Мөн сэтгүүлд ингээ ярьцлага өгөхдөө аавынхаа талаар ер нь маш их ярьдаг. Тэгээд аав нь бол түүнийг трендэд дагахаас илүүтэйгээр тэгээ өөрийнхөө замаар ингэж яваарэ гэж банк хэлдэг байсан гэдэг. Аав ээж нь бол одоо дургуцаагүй тэгээ ерөнхийдөө их дэмждэг байсан болохоор rave тэ им клуб бодод очиж концерт тоглолтуудаа хийдэг байсан. Ингэж явж байгаад 2012 онд I Love It гэдэг дуугаа ингэж бичээд тэгээд энэ дуу надад тохирохгүй байна гэд Icon of Pop гэдэг хамтлагт ерөнхийдөө өөрийнхөө дууг өгсөн байгаа. Тэгээд энэ дуу нь Billboard-ийн Hot 100 дуунд нэгт бичигдсэн. За үүний дараагаар ерөнхийдөө Charlie XCX дэлхийд танигдах эхлэн тавигдсан. 2013 онд The Romance, 2014 онд Sucker гэсэн тус одоо альбом гаргасан. За үүнд Iggy Azalea-тай хамтарсан Fancy гэх дуунаас багтдаг. Үгээрч барахгүй дуу бичдэг. Жишээлх юм бол Selena Gomez-ийн Same Old Love, за Shawn Mendes, Camila хоёрын Senorita гэдэг дууны үгийг ингээд бичтэлсэн байгаа юм л та. Тэгээд үүний дараа 2015-аас 2018 оны хооронд The Vroom Vroom гэдэг рекордстай хамтраад PC Music ерөнхийдөө ингээд хийж эхэлсэн. Тэгээд энэ үед буцаад нөгөө underground club иймэрхүү газруудад одоо өөрийнх нь дуу явдаг юм уу рүүгээ буцаж орсон. Let's ride. Bitches know they can't catch me. Cute, sexy in my ride, sporty. Those slugs know they can't catch me.
Charlie XX-ийг сэтгүүлсэн ажиллагаанд ингэж хэлжсэн юм байна л да. Би бол ерөнхийдөө юм pop дуучин биш ээ. Би бол ингээд rave, юм underground, club-д өөрийнхөө одоо тоглолтыг хийхээр төрсэн хүн гэж бас хэлжээс удаатай юм байна. Энэ удаад одоо XX-ийн гаргасан Brad album нь нийт 15 дуутай. Apple дуу нь 8 сарын 2-нд буюу төрсөн өдрөөр нь цацагдсан. Үүнээс гадна бас 8 сарын 1-нд Billie Eilish-тай хамтарсан Yes гэдэг дуу нь бас ингээд цацагдсан байгаа. Wearing coats that might be mixed. Eat it for lunch, it's so delicious. Don't have to guess the color of your underwear. Already know what you. Brad гэдэг альбомны cover зургийг нь харах юм бол зүгээр нэг юм ногоон өнгөтэй байгаа. Тэгээд яагаад ийм ногоон өнгөтэй юм бэ гэдгсэн чинь Charlie XX ингэж хэлсэн юм л да. Би та нарт гоё зүйлийг үзүүлэх ямар ч одоо бодол алгаа би зөвхөн өөрийнхөө бодлыг буулгахыг оролцсон гэж альбомынхаа дуу болгоно нь амар нэг юм илэрхийлэхийг оролцсон. Apple гэдэг дуу яагаад TikTok-оор challenge болоод байгаа юм бэ гэх юм бол бүгдөө сонсцгоё. Don't fall far from the tree. буюу модносоо хол ундаггүй. Cause I've been looking at you so long. Туцаанд чамайг харж байна. Now I only see me буюу би өөрийгөө л харж байна, ойлгож байна. I want to throw the apple into the sky. Идэлмиг тэнгэр өөж хитмээр байна. Feels like you never understand me. Чи намайг хизэж над чиг мэдрэхгүй. So I just want to drive буюу би зүгээр л жолоод марана. To the airport буюу нисэх рүү тий. Энэ хүртэл Apple буюу алимны талаар яриад байгаа. Тэгээд энэ алим нь болох юм бол ерөнхийдөө эрдэм мэдлэгийг одоо дагаж дуурайх юм бэлэг тэмдэг болт юм байл та. Тэнгүүд бид нар ингээд хойж үеэсээ тий ингээд яг л ингээд ялгаагүй нэг хин нэг ингэж болоод байгаа гэдэг ийм санааг өгөөд байгаа юм болов. I can see apple could turn yellow or green. Turn yellow or green. Алим нь одоо шар болон ногоон өнгөөр өөрчлөгдөж болно. I know there's a lots of different nuances to you and to me. Бидний хооронд маш олон өөр нюанс байгаа гэдгийг хэлж байна. I want to grow the apple, keep all to the sea. Ингээд алимыг ургуулад үрийг нь ч гэсэндээ хамгаалмаар байна. But I can't help but get so angry. Маш их ууртай байгаа болохоор би ингээд тусалж чадахгүй байна. You don't listen to me. Чи намайг сонсохыг хүсэхгүй байгаа болохоор би ингээд тусалж чадахгүй байна. To the airport гэдэг ингээд airport гэдэг үгийг маш олон давтаж байгаа. I'm gonna drive all night. Би одоо нисэх рүү явмаар байна. Би тийшээ одоо жолоодмоор байна гэсэн ийм хүүгнүүдийг маш их давтагдж байгаа. I think the apple's rotten right to the core from all the The apple's rotten right to the core. Алимны дотор тал нь ялцарчихсан юм шиг байна. From all the things passed down буюу дамжиж ирсэн бүх зүйлсээс. From all the apples coming before буюу алим болж ирэхээс ч өмнө бүр ингээд ялцраад муудчихсан байна. I split the apple down in symmetrical lines. Алимыг яг тэг дундуур нь ингэж хуваамаар байна. And I find this kind of scary. Би олж харсан зүйл нь маш аимшигтай. Makes me just wanna drive. I'm gonna drive all night. Where you go when you're feeling alone, when you're feeling alone, yeah.
анзаардахдаа хаашаа явдгийг чинь би мэдмээр байна. Анзаардаг биз дээ. За ерөнхийдөө ингээд орчуулад үзэхэд дуучин маань яг юу илэрхийлэх гээд байгаа юм бэ гэд. Тэгэхээр бид нэр одоо өмнөх үеийнхнийхээ одоо хэв маягаас салаад өөрийн гэсэн замыг бол хүсэлтэй байгаагийн одоо илрэл гэж магадгүй ойлгож болохоор. Тэгээд дууны мөрөнд бас ингээд feels like you never understand me so I just wanna drive гэдэг үг байгаа. Тэгээд одоо ерөнхийдөө бүхэл цаг үедтэй ингээд өмнөх үеийнхээ үзэл бодлоос ингээд салмаар байгаа боловч тэгэд энэ үеийг те ингээд нэг арай өөрөөр ингээд хатгалж авч үлдмээр байгаа боловч үргэлж ингэж буруу ойлгогдоод байгаа болохоор би ингээд одоо цухтаамаар байна гэсэн ийм утга санааг илэрхийлж байгаа юм болов. Charli XCX-ийн Apple гэдэг дуун дээр бүгд өөрөө задлан хийгээд Apple гэдэг дууны талаар ямар сэтгэл төрснөө бас ингэж доор комент хэсэгт үлдээгээрэй. За Charli XCX эмчлэгчдэд зориулж одоо хөшөө барьдаггүй гэсэн ийм фотолт ингэж өмссөн нас нь ингэж санаа авч Ariana Grande-гийн Yes and гэдэг дууных нь хэсгийг нь ингэж харуулсан. Charli XCX-ийн хувьд энгийн дэ зөвхөн трендэд дагаад ингээд бусдтай урсгалаараа ингэж явдаг хүн биш, харин одоо өөрийнхөө үзэл бодлыг маш хүчтэй ингэж хамгаалж авч үлддэг тийм дуучдын нэг багтгүй бас арай нэг өөр төрөл жанраар хүмүүст хүрч одоо өөрийгөө хүрэхийг зорддог тийм хүн юм шиг надад санагддаг. Тэр нь үргэлж өөрийнхөө дуунаас ил харагддаг гэх юм уу. Тэгээд магадгүй Charli XCX-ийн дуунуудыг сонсдоггүй бол миний санал болгох дуу. Got nothing on this. I can see it all, got a big mouth. Would you stick around for the calm down? 24/7, I'm 365. Wait for me, heaven, I'm here till I die. I'm going all in. It's 5 in the morning, I'm busy balling. I don't wanna go to school, I just wanna break the rules. Boys and girls across the world, put it on our dancing shoes. Going to the discotheque, getting high and getting wrecked. I don't wanna go to school, I just wanna break the rules. Энэ хоёр дуу байгаа. Тэгээд нэг удаа ч гэсэндээ сонсоод үзээрэй. Маш их ирч хүч өгөх юм дуунууд байгаа. Тэгээд дараагийн имчилгээр уулзлаа. Түр баяртай.